Эрхэм үзэгч та бүхэнд орой минь төргий. За манай хөтөлбөр АСЕМ-ийн дээд түвшний 11 дахь удаагийн уулзалттай холбоотойгоор зочны цагаар үргэлжлэж байна. За манай студид онц бүрийн эрхтэлчин доктор профессор Ойдвин Нэмдова оролцож байна. За та хоёр тэр өглөө зочдыг ухаан авах ёслолыг үзэгчдэд хүргэсэн. Тий. Ер нь энэ удаагийн уулзалт хэдийн хэмжээний зочд хэдий тооны зочд ирсэн. Ялангуяа өндөр түвшний зочд хэр ирвэ гэсэн ийм асуулт тавьсан. За өглөөний одоо церемони болсон манай Монгол Улсын ерөнхийлөгч бол бүгдээ одоо гараар ирж уулзлаа. За энд бол ерөнхийдөө бол одоо ерөнхийлөгчийн хэмжээний одоо төлөөлөгчд, ерөнхий сайдын, дээд ерөнхийлөгчийн тэгээ шадар сайдын, гадаад хэргийн сайдын, мөнгө төлөвлөлт бус одоо хэмжээний сайдуудын одоо төвшөнтэй ийм одоо улсууд ирлээ. Нийтдээ 50 одоо нэгэн орон, 2 одоо олон улсын байгууллага, 53 одоо орны төлөөлөгчдэр ирлээ. Түүн дээр бол одоо ерөнхий сайдууд бол одоо баг 20 гаруй болж байна. Ерөнхийлөгч бол 10 хэд байж байна. Дээд ерөнхийлөгч нэг 2 байж байна. Шадар сайдууд нэг 2 3 байж байна. Тэгэхээр бол 30 гаруй одоо энэ одоо 50-аад улсуудын одоос бол 35 6 7 нь бол одоо төр засгийн тэргүүд нар байлаа гэсэн. Монгол улс ер нь түүхэндээ хэзээ чи ийм олон улсын төр засгийн нэг дор хүлээж авч байгаа юу? Тий, энэ бол одоо Монголын түүхэнд анх удаа бий болж байгаа зүйлүүдийн нэг ийм өндөр хэмжээний одоо хүмүүс хүлээж авч байгаа. За энэ бол одоо манай Монгол улсын ирээдүйн одоо анхны эхлэл байхаа гэж одоо үзэж байна. За цаас цаашдаа үнээс олон хэмжээний дэлхийн хэмжээний одоо том уулзалтууд бол Улаанбаатарт болж болох юм байна гэдгийг бол энэ уулзалт бол дэлхийд дахинд бас харуулж өглөө гэж ингэж бас төгөж болохоор байна. Манай Монгол улсын ерөнхийлөгч бас хэлсэн үгэндээ ингээд бас тэмдэглэсэн байна. Ер нь Монгол бол одоо Аз Европыг одоо эртээр үеэс холбож байсан уламжлалт түүхтэй юм аа. Гэтийг бас онцлон тэмдэглэж байна лээ. За энэ нүдний цаана одоо юу гэж хэлээд байна нүг 13 14 дугаар зуун буюу 1250-аас 1350-аад оны хооронд бол Монголын эзэнт гүрнүүд бол Аз Европын хооронд бол хэлхээ холбоог тогтоож өгсөн юм аа. Өөрөөр хэлбэл Азийн ард түмнийг бол Европын ард түмэд бол монголчууд одоо танилцуулж өгсөн юм аа. Монголчуудын удирдлагын доор бол энэ хоёр гүрний ард түмэн бол хоорондоо бие биегээ одоо мэддэг таньдаг болсон юм аа. Түүний дараа бол одоо худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бол өргөтгөн хөгжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бий болгоход бол монголчууд бол тэр одоо торгоны зам, бус одоо замуудыг бол одоо хамгаалтандаа авч, эзэн дорныхаа мэдэлд авч, ингэж хамгаалж энэ худалдаа хөхөлн дэмжсэн юм а гэдгийг бол одоо хэлж байна гэсэн үг. Энэ талаас одоо Америкийн нэгдсэн улсын одоо мунд гэрдэмтэн Sheila Blair гэдэг энэ хүн байгаа. Энэ хүн бол улс уушаа тэгээд тэмдэглэжсэн, бичсэн ийм сайхан одоо барууныхан одоо эрдэнэтгэлийн талаар бол сайхан бичсэн ийм ном зохиолууд бас манад байна гэдгийг ингээд бас хэлхэн зүйтэй болов. Энэ манай хоёр хөршийн хувьд бол засгийн газрын тэргүүнүүд явууллаа. Манайхтай сайн харилцаатай Япон улс ерөнхий сайд Шинзо Абе ирсэн. Өмнө Солонгос ерөнхийлөгч Пак Кин хэ нэрлээ. АСЕМ-ийн бол 53 одоо хамтарч гишүүнтэй 51 гишүүнтэй 2 олон улсын байгууллага. За ASEAN ба Европын холбоо. Европын холбооноос бол ер нь бүх 3 том удирдлага нэрсэн байна. Ер нь Европын холбооны бүх удирдлага тэр чигээр ярьлаа гэсэн үг болж тийм аа. Тэгээ одоо гол одоо 3 удирдлаганд гуруулаа ярьлаа. Одоо нэг ерөнхийлөгчнүүд бол одоо нээлттэй хуралдаар үгэлээ. Одоо бусдууд нь бол одоо нэг хуралдаанд бол үгэлж байна. Тэгэхээр Европын холбоо бол энэ дээр бол илүү одоо ачаал хөдлөлт өгч бүх одоо удирдлага нь бол бүгдээрээ оролцож ачаал хөдлөлт өгж байна гэж юм. Хойшийн Дональд Туск гэдэг Европын зөвлөлт ерөнхийлөгч. За АСЕМ-ийн гишүүн Их Британи, Франц, Итали гэж 3 том улс. Германы канцлер Ангела Меркель бол ирсэн мэдээж Европын холбоонд. Нөгөө 3 улсаас нь бол төдийл том ирсэнгүй шүү дээ. Тэндээс бол яг хөө зүгээр гадаад хэргийнхаа сайдыг ирүүлжээр гэдэг чинь бол бас одоо засгийн газраар төлөөлж ирүүлж байна гэсэн. Гадаад хэргийн сайд бол харилцаа хамтын ажиллагааг гол нь одоо гартаа барьдаг ийм хүн. Тэгэхээр энэ гадаад хэргийн сайд нарын одоо тэргүүлж ирж байна гэдэг чинь бол бас
одоо Францын, Италийн, одоо Английн одоо гадаад хэргийн сайднаар Монголд ирж байна гэдэг чинь бол ганцаараа бол ажил хийдэггүй улсууд шүү дээ. Тэндээс чи тийм одоо өндөр хэмжээний хүмүүс тэгэхээр бол энийг бол бас жаахан доогоор баг байна гэж бас хэлж боломжгүй нас санагдаад байгаа. Яг бол мундаг одоо ер нь Европын албаа дэлхийн одоо бодлогод их нөлөө үзүүлдэг. Тийм утгаараа бол их нөлөөтэй одоо гадаад хэргийн сайдуудыг явуулсан байна. За мэдээж Их Британд засаг солигдоод. Тэгэхээр Их Британууд эрх баригч ном шин дарагтай болсон тийм ээ. Үүнтэй холбоотой. За үүнтэй холбоотойч бас нөгөө Италийн гадаад хэргийн сайдын одоо энэ хурлын өмнө ярьж одоо өөрийнх элчин сайдыг ямыг нээлээ. Энэ бол Монгол улсад бол тийг хажууд бүлэгж байгаа нэг онцгой тод одоо илэрлэн юм да тийм ээ. Өмнө юус элчин сайд ямтай байгаа. Тий. Европын холбооны одоо зөвлөлийн тэр ерөнхийлөгч Туск бол бас хэлсэн үгэндээ ер нь бол Аз Европын ард түмэн бол хоорондоо яг хуу ялгаатай зүйл их байдаг хоорондоо бол. За тэр ялгаатай зүйл хэдийгээр нэлээд олон байгаа боловч энэ ялгаанаас илүү тэд нарыг нэгтгсэн тийм одоо зүйлүүд нь бол илүү байлаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр одоо твийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бол одоо энэ одоо хоёр твийн одоо өдөртөгч нар, төр засгийн тэргүүд нар бол одоо нэг байна гэсэн ийм зүйлүүд бол онцлог хэлсэн үг. Энэ 11 дахь удаагийн АСЕМ-ийн дэд түвшний уулзалт маань 20 жилийн ойтон давхцсан. 96 оноос хойш гэсэн. Та энэ 20 жилийн түүхийг товчхон яагаад ч юм Аз Европыг холбох шаардлагатай болж байна? Ер нь бол нэг хэсэг ч юм бол Аз ч юм бол яг чимээгүй байлаа шүү дээ. Азийг хөгжүүл бол одоо 18 дугаар зуун 19-ийн одоо их ер нь Азийн орнуудын хөгжил бол нэг яахан багавтар байсан, чимээгүй байсан. Европтой харьцуулахад бол доогуур байсан. Тэгжээгээд одоо 20 дугаар зууны үед гів гинтхэн одоо өсрэлт болсон. Дэлхийн 2 дугаар дайны дараа бол одоо Азийн барууд бий боллоо. АСЕАН бий боллоо. Түүн дээр бол Хятадын эзэн засаг, Индийн эзэн засаг айгүй хүчтэй боллоо. Япон Солонгос бол нөгөө талаас гарч ирлээ. Тэгэхээр бол энэ Аз төв бол одоо ирээдүй болж харагдаж байна гэсэн ийм байдал бол Европын холбооны орнуудад Европт бол одоо харагдсан байхаа гэж одоо ингэж үзэж байна. Тийм ч учраас бол тэгээд бол Азийн орнууд бол Хойд Америкийн орнуудтай харьцан хамтын ажиллагааг айгүй хүчтэй хөгжүүлж эхэлсэн. Тэгэхээр бол тэндээс бас нэг Европын одоо орнууд санаа авсан болов. Азигээ бид нар бол одоо Хойд Америкт алдчихсан шүү. Ийм учраас бид нар бол Аз Европын одоо хамтын ажиллагааг идэвхтэй бий болгож ийм холбоог байгуулж ингэж одоо бодит үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байна гэдгийг бол Европын одоо холбооны орнууд, Европын тэргүүлэх орнууд, ялангуяа Франц, Герман энэ бол одоо толгоондоо бодож одоо Сингапурын уулзалтаар бол одоо энэ саналыг одоо тавьсан. Тэгээд бол 1900 одоо 96 онд бол одоо Бангкокод бол анхныхаа хуралдааны хийлээ. Үүнээс хойш 2 жил болгонд л одоо ингээд хурлыг хийгээд яваад байсан. Одоо 10 хурлыг бол одоо хийж эхлэе тийм ээ. Энэ удаагийн хурал 11 дахь хурал нь. За энд бол одоо нэг онцлог нь энэ одоо АСЕМ-ийн одоо дээд хэмжээний чуулганы нэг онцлог нь бол энэ бол албан бус гэж байгаа байхгүй гэсэн юм. Энэ дээр гарсан баримт бичгүүд, энэ дээр ярилцсан зүйлүүд заавал хэрэгжих одоо шаардлагагүй гэж байгаа. Энд бол ярилцлаа, ойлголцлаа. Хэрэгжүүлэх талаас нь хандна. Тэгтээ бол энэ бол одоо заавал хэрэгжих ёстой зүйлээ гэдэг шахаад байх юм механизм бол энд бол байхгүй байгаа. Энд 80 гаруй удаагийн хоёр талын уулзалт болох юм байна шүү дээ. Насим өрөө тийм. Тэгж байгаа юм тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ойлголцох зорилготой. Тэгээд яг хөө зүгээр хамгийн гол нь энэ АСЕМ-ийн уулзалтаар зөрчилтэй, зөрөөтэй асуудлуудыг хоорондоо ярилцж эхэлдэг болсон. Тэгээд ингээд нэг зөрчилтэй асуудлыг ингээд гаргаад ирхаар нөгөө улсууд нь бол эсрүүцэх үү, айлсгүй нэг хэсэг дэмжих үү. Тэгээд нийтдээ бол нэгдсэн ойлголтуудыг бий болгоод байгаагаараа л илүү ач холбогдолтой байгаа байхгүй. Нэг нь бол хурц асуудлуудыг гаргаж ирлээ. Нөгөөх нь хариулт өглөө. Нэг хэсэг нь бол дэмжлээ. Тэгж ярьсаар байгаад бол эн чинь бол энэ асуудалтаар бол ингэж хандах нь одоо Аз Европын одоо улс орнууд бол энэ асуудалтаар ингэж хандах нь зүйтэй байна гэсэн ерөнхий ойлголтыг бол өгч гэж байгаа. Нөгөө нэг дээгүүр бол одоо төр засгийн хэмжээнд бол ийм одоо асуудлууд ингэж
Хоёр дахь нэг зүйл бол Аз Европын ард түмэн бол жаахан өвөрмөц соёлтой, зан заншлын хувьд өвөрмөц. Тийм учраас энэ өвөрмөц өөр одоо хүмүүсийг хооронд нь уулзуулъя. Бие биеийг нь одоо танилцуулъя гэдэг энэ асуудал бол татар бол АСЕАН болыг анхаарал тавилаа. Тийм ч учраас залуу парламентчуудын одоо уулзалтыг хийж байгаа, залуучуудын уулзалт хийж байна, оюутнуудын уулзалт хийж байна, сонин редакторууд одоо хэвлэлийнхний одоо уулзалтыг хийж байна. Эдгээр энэ зүйлүүд бол одоо эмгтээчүүдийн уулзалт ингээд одоо олон төрлийн салбарын одоо хүмүүсийн уулзалт. Энэ бол одоо хоёр твийн одоо ард түмнүүдийн хоорондын жирийн ард түмнүүдийн хэлхээ холбоог өргөдөн хөгжүүлэхэд бол сайхан боломжийг үүсгэж байгаа. Өчигдөр Пүрэв гарагт бас нэлээд ийм төвхтэй уулзалтууд боллоо. Тэгсэн тий. Монгол Улсын ерөнхийлөгчийн цэгийн хэлбэг дөржид одоо тийм том төрөлцгийн тэргүүнд бараалгасан. За ялангуяа Хятадын ерөнхий сайд Ли Кэцян. Хэд хэдэн баримт бичиж гарын үсэг зурсан. Манай дид үтц зам харилцаанд хөрөнгө оруулна гэж байна. Зээл болгоно гэж байна. Тэр нэг асуудал нь юу гэхээр 38 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргээс чөлөөлөх гэсэн юм шиг. За энэ хэдийний үр байх вэ? Ер нь өр гэдэг хоёр улсын харилцаанд ямар саад бэрхшээл учруулдаг вэ? Ер нь бол таны асуултанд хариулахын өмнө бол нэг бас зүйлийг тэмдэглээд хэлчихье гэж бодож байна. Энэ АСЕАН-ын одоо хуралд оролцож байгаа бүх одоо 51 орны хоёр олон улсын байгууллагын одоо тэргүүт нарыг одоо яг бол бид нар хүндэтгэн Монголын тал бол хүлээж авч уулзж байгаа. Хүн болгоныг бол хүлээж авч уулзж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч бол одоо голдуу ерөнхийлөгч нарыг түүн дээр одоо зарим одоо жишээлбэл Оросын одоо албаны улсын одоо ерөнхий сайд, Монт хүнчлэн одоо Германы одоо канцлер гэх мэтийн энэ хүмүүсийг бол хүлээж авч уулзлаа. За их хурлын дарга бол одоо дид ерөнхийлөгч зарим одоо парламенттай холбоотой хүмүүсийг бол хүлээж авч уулзлаа. Манай ерөнхий сайд бол одоо дандаа ерөнхий сайдуудыг бас хүлээж авч уулзлаа. Ингээд одоо уулзалтын хуваарийг гаргаад өөрөөр хэлбэл ямар ч улсын одоо гомдоохгүйгээр зарим улсууд нь бол сайдын хэмжээнд хүлээж авч уулзаад ингээд гомдоохгүйгээр ийм одоо хэмжээнд бүх одоо эрсэн төлөөж хүндэтгэл одоо манайхан үзүүллээ гэдгийг бас үзүүлж чадлаа гэдгийг бас ингээд тэмдэглээд хэлчихье. За үүнээс зэрэг таны асуултанд бол за Хятад Монгол хоёр бол 1949 онд бүгд найрамдах гитард ус бий болсны дараа хоёр орны харилцаа хамтын ажиллагаа маш их хүчтэй өргөн бүх салбарт бол хөгжиж ирсэн. 60-аад он хүртэл 60-аад он хүртэл айгүй хүчтэй хөгж Монгол улс бол бүтээн байгуулалт одоо улсын эхлэлгээр одоо инх тайвны гүр гээд одоо гэх мэт олон зүйлүүдийг энэ одоо орон сууцуудыг барьлаа. Монт үйлчлэн одоо зөвлөлт толгойд улс нөгөө талаас ингэ налахын замыг барьсан. Налахын зам энтрийг барьсан. За энэ бол бас манай бүтээн байгуулалтад бол айгүй их туссан. За энд бол одоо эдгээр зүйлүүдийг барьж байгуулахад бол одоо Хятад зээл өгсөн бид нарт. Тэд нарын зээлээр бол олон зүйлүүд бүтсэн. 1900 одоо 50-аад он 57 8 9 ийм жилүүдэд бол ялангуяа 55-аас 60 оны хооронд бол одоо хөрөнгө оруулалт, хятадын хөрөнгө оруулалт их байсан. Тэр үед бол энэ одоо зээлүүдийг хятад улс бол манад өгчихсөн байсан. Өөрөөр хэлбэл тэр үед бол одоо социал систем байсан учраас гол одоо тооцоо, санхүүгийн тооцоо бол юугаар хийгддэг вэ? Шилжих хөрвүүлээр хийгддэг байсан. Тэгээд энэ одоо зээлийг бол энэ манай аваад хэрэгжилсэн тэр зээлээр бол Монгол улс тодорхой зүйлүүдийг байгуулчихсан ийм зээлийг бол одоо өнөөдөр одоо хүчингү болгож байна гэдэг бол одоо Монгол улсын одоо өрийн дарамтыг бол одоо байхгүй болгож одоо байхгүй болгоо 19 сая доллар. 19 сая доллар энэ бол тэгээд энэ өрийг хамгийн олон зарим хүн асуугаад байна л олон нийтийн зарим хэсгээс. Яагаад заавал АСЕАН-ийн үеэр гэж. За яг зүгээр шийдвэрж болоогүй байсан юм дээс. Энэ дээр бол яг зүгээр би бол АСЕАН-ийн үеэр хийлээ гэж бодхоос өмнө бүгд найрамдах гитард улсын төрийн зөвлөлийн дараах энэ албан ёсны айлчлал манад бол энэ АСЕАН-ийн хурлын өмнө болсон. Энэ айлчлалын үеэр хийлээ гэсэн. Өөрөөр хэлбэл одоо бүгд найрамдах гитард улсын ерөнхий сайд бол Монгол улсад албан ёсны айлчлал хийгээд дараа нь АСЕАН-ийн хуралд оролцлоо.
Тэр бүгд найрамдах улсын ерөнхий сайд бол өдөр болгон жил болгон Монголд ирээд байх боломжгүй цаг хугацаагүй тий. Тийм учраас АСЕАН урлагийн өмнө ирлээ. Өмнө ирэхдээ бол 12 одоо баримт бичгүүдэд бол гарын үсэг зурлаа. За мон түнчлэн бол өрийгөө бол одоо тэр чиглэж байна гэсэн ийм одоо мэдээлэл бол энэ одоо АСЕАН хурлын өмнө боллоо. За яг АСЕАН хурлд оролцохынхаа өмнө ийм одоо ажил хийгээд ийм шийдвэр гаргана гэдэг чинь бол бас дэлхийд дахинд бол нэлээд цуурьяатай, нэлээд сонирхолтой дэлхийд дахинд тархсан ийм л зүйл болж байна л да. Нөгөө талаас энэ бол бас л нэг айлын одоо нарийн бодис боловсруулсан бас бодлогын нэг одоо зүйлээ л гэж ойлгож болох байна. За студид зочноор ирж сонирхолтой тайлбар ярьцлага өгсөн юм доо танд баярлалаа. За Eagle Televiz үзэгч та бүхэндээ АСЕАН буюу Ази Европын дэд түвшний 11 дахь удаагийн уулзалттай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг маргаашийн мэдээлэл хөтөлбөрөөр өргөх болно. Юун дээр одоо